За энэ өдрийн минь төлгий. За өнөөдрийн хичээлээр болохоор молекул кинетик онолын тухай өмнөх мэдлгүүдээс сэргэн. За аливаа бие бүхэн бөөмсөс тогтдог. За энийг бид бол өмнөх ангиудаас нэлээд судалсан байгаа. За энэ нь болохоор атом нь болохоор цөм ба электрон гэсэн ийм хоёр үндсэн хэсгээс бүрддэг. За электрон нь болохоор протон, нейтрон гэсэн хоёр хэсэгтэй байгаа. За протон бол нэмэх цэнэгтэй, нейтрон бол сөрөг цэнэгтэй, цэнэггүй. За ийм байдаг. За электрон бол өөрийн орбитороо электрон үүлэн дотроо бол чөлөөтэй шилжиж хөдөлдөг. За атомын дугаар бол давхран дах электроны тоог илэрхийлж байгаа. За энэ бол атомын массыг зааж байна. За нэг ширхэг нейтроны масс нь бол 127-аас 27 зэрэгт за байдаг. За 1962 оноос эхлээд атомын массын олон улсын нэгжээр устөрөгчийн нэгжийг сонгож авсан байгаа. Өөрөөр хэлбэл изотопын 12 нэгтэй тэнцүү ийм хэмжигдэхүүн байдаг. Олон тооны бөөмсөс тогтох бодисын тоо хэмжээг илэрхийлэхэд моль гэсэн нэгжийг үздэг. За 1 моль хийдвэл энэ тооны молекул агуулгаддаг тогтмол. За энэ тоог бол Авгадрын тоо гэж нэрлэнэ. За энэтэй холбоотой би PET програм дээр нэг туршилтыг хийж харуулъя. PET програмын за PET-ийн авчийн хийм дээр үжидэг. За хийм дээр байдаг энэ. За атомын босрохын симуляц дээр протон, нейтрон, электрон өөрөө ямар ач холбогдолтой вэ гэдгийг харуулдаг байгаа. За энд устөрөгчийн за нейтроны мэдрэхээ. За устөрөгчийн 2 изотоптой, 3 изотоптой. За нейтроны тоог нэмэгдүүлээд эхлэхээр цөм харьцангуй юм тогтвор муутай болж идэг. За энэ биш. Энд ч. За энэ симуляц дээр илүү тодорхой харагдана. За эхлээд электроны мэдрэхээ. Протоны нэмээ. Нейтрон. За энд одоо тэрнгүүт шууд устөрөгч болж харагдаж байна. Гадаад давхрандаа нэг электронтой. За протоныг нэмээ. Протоныг нэмэнгүүт элементийн нэр өөрчлөгдөж байна тийм ээ. За энэ дээр болохоор хилийн болж өөрчлөгдөж байна. Энэ тодорцсон улаан. За энд литий боллоо. За энэ протоныхоо тоог нэмээдэй. Карбон гэдэг энэ үеийн дагуу элементийн нэр өөрчлөгдөж байна. За электрон бол 1-р давхранд 2 электрон суух боломжтой. За 2-р давхранд бол 6 электрон суух боломжтой байдаг. За одоо 3, 5, 6
8 электрон сууж байгаа байна. За одоо энэ дээр нейтроны тоог нэмэгдүүлье. За тэгэхээр энэ дээр ямар өөрчлөлт гарч байна вэ гэж цөмөр харцгаая. За энд цөм болвол нэлээд тогтвор муутай харагдаж байна. Үйл хэлбэрээр бид чинь. За нейтроны тоог нэмээд өгмөгц. Ерөнхийдөө цөм бол тогтвортой болдог. Өөрөөр хэлэх юм бол нейтрон гэдэг энэ цэнэггүй. За одоо энэ цэнэггүй энэ нейтроныг суглаад аваад эхлэхээр цөм харьцангуй юм тогтвор муутай болж эхэлдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол цэнэггүй нейтронууд бол цөмийг ерөөсө тогтвортой байлгах зорилттой ийм байх нэ. За одоо энэ протоноос нь аваад үзье. Тэгэхээр цөмийг бол тогтвортой байлгахад нейтрон үүрэг гүйцэтгэдэг байх нэ. За одоо ингээ протон нейтроны тоо тэнцмэгц цөм бол харьцангуй ийм тогтвортой байдаг байх нэ. За ажлаа цааш нь үргэлжлүүлье. За энд болохоор биеийг бүрдүүлэгч бөөмс тасралтгүй энэ дулааны эмх замбрааг хөдөлгөөнд оршиж байгааг ингэж харуулж байна. За энэ том нь бол нөгөө цэцгийн тоосонцрыг хараад эрдэмтэн Браун нь бол энэ туршилтыг хийсэн байгаа. За энэ эмх замбраагүй энэ хөдөлгөөнийг болохоор Брауны хөдөлгөөн гэж нэрлэдэг. За энийг бол бид нар Брауны хөдөлгөөнийг 9 дугаар ангиас хойш үтсэн байдаг учраас сайн бүрээд бичлэгээ зогсооё. За дараагийн хэсэг рүү шилжье. За энэ дээр болохоор биеийн бөөмс таталцаж тусалцаж харилцан үйлчлэлцдэг. За одоо энэний туршилтыг хийж харъя. За бодисын төлөв дээр бол энэ бас нэлээд тодорхой яригддаг байгаа. За энэ молекул хоорондын зайг холдуулах тусам таталцлын хүч бол багасж байгаа харагдаж байна. За таталцах хүч үргэлжлээд тодорхой зай түвхээр бол таталцлын хүч эсрэг чиглэсэн түлхэлцэх хүч рүү шилжиж байна. За кисниум 12-ийн тухай молекулын харилцан үйлчлэлийн тухай ярьж байгаа юм байна. За энэ уртын хэмжээд молекул хоорондын зай бол нанометрээр тодорхойлогдож байгаа. За энд бол молекул хоорондын зөвшөөрөгдсөн зай. Хэлж байна. За харилцан үйлчлэлийн хүчний хэмжээг бол тэд дахин өөрчлөнө гэсэн ийм зөвлөж байгаа биедийг бол уур хооронд нь сольж бас болно. Аргон гелийн хоёрыг зөвлөжлийн хүчний хэмжээ харагдж байна. Тэнцвэрийн байрны арчимд хэлбэлцэхтэй төлөвлөн хийгдэж байна. За ерөнхийдөө хоёуланг ижил төрлийн хоёр молекулын хувьд харилцан үйлчлэлийг харъя.
зайнаас бол уруу хамаарч байгаа. Зай ойр дотсон хүч нэмэгдээд зай хол дотсон харилцаа үйлчлэлийн хүчний хэмжээ бол энэ нийл ягаан нар зурагдж байгаа. Энэ бол суларч харагдаж байна. За. За биеийн бөмбс бол таталцах, туталцах, түлхэлцэх юм хүч үйлчилж яадаг. За эдгээр нь ямар онцлог шинжүүштэй вэ? За тэгэхээр одоо энэ дээр цөмөрөө ярилцчихъя. Саяны бичлэгэн дээр бол гарсан байгаа. За тэгэхээр хамгийн ихний энэ байрлал дээр бол энд бол тодорхой юм зайд хоёр тодорхой нэлээ хол зайд байгаа тохиолдолд энэ харилцан үйлчлэл нь харагдахгүй байна тийм ээ. За харилцан баг харилцан үйлчлэхгүй болчихгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ дээрийн хоорондох зай диаметроос голдсон тохиолдолд бол харилцан үйлчлэл султаа байна. Бөмбс холдож эхлэмэгц хоёр бие энтэйгээ таталцах хүч нь давмгаалаад мөрөө татах хүч бол өсөх онцлогтой илэрхийлж байна тийм ээ. За одоо энэ рүү ороод эхлэхээр ингээд таталцж эхэлж байгаа. Таталцлын хүч илэрж эхэлж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр бол баг харилцан үйлчлэл байхгүйсэн тийм ээ. За тэгвэл одоо энэ дээр хоёр гэсэн байрлал дээр ороод ирмэгцэн яг нь энэ таталцлын хүч нэмэгдэж эхэлж байна гэсэн үг. Нэмэгдэж эхэлж байна. За энэ 3 цаг дээр хүрээд ирмэгцэн таталцлын хүч нь хамгийн их яг нь тондоо хүрээд потенциалын нэрэг хамгийн бага. Өөрөөр хэлэх юм бол байрлалын энерги хамгийн багтаа молекул хоорондын зай бол маш бага болсон учраас энэ байрлалаас хамаарах энерги бол харьцангуй багтаа. Энэ нэг гэсэн байрлал дээр бол байрлалаас хамаарах потенциалын энерги нь илүү байна гэсэн үг. За тэгээд сүрг утгатай байгаа бөмбс түлхэлцэж одоо энэ 3 цаг дээр ороод ирэнгүүтэл чинь бөмбсийн харилцан үйлчлэлийн хүч эсрэг чиглэлд түлхэлцэх хүч үйлчилж эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол зөвшөөрөгдсөн молекулын хоорондох зай нь бол зөвшөөрөгдсөн зайнаас бага болсон учраас эдгээр молекулууд бол бие бинийгээ түлхэж эхэлдэг. За 4 гэсэн байрлал руу ороод эхлэхээр энтхийн мөрөөгд орж ирнэ гэсэн үг. Эхлэмэгц хоёр бөмб болохоор бие бинийтэйгээ хүчтэй түлхэлцэх хүчний хэмжээ давмгай хэвээрээ байна тийм ээ. За тэгээд буцаад бөмбс болохоор 4-өөс 2 цагийн хооронд болохоор энэ хоёрын хооронд тогтвортой ингэж хэлбэлзэж харагдчихсан. За түрүүний нүн дээр ч гэсэн симуляц дээр ч гэсэн энэ бол нэлээд тодорхой харагдаж байгаа тийм ээ. Ингээд хэлбэлзэж хөдөлж байгаа нь энэ симуляц дээр тодорхой харагдаж байна. За одоо дахиад нэг ажиглая. Ойртлоо. За толтлоо гэсэн энэ хэлбэлзэх хөдөлгөөн бол тогтвортой явагдаж байгаа. За ийм төлөвт байгаа бие бол яг нь хатуу төлөвт оршдог. Өөрөөр хэлэх юм бол тэнцвэрээ байрынхаа ойр орчимд яг нь хэлбэлзэх төдий ийм хөдөлгөөн хийгддэг. Зөвшөөрөгдсөн ийм богино зайд хэлбэлзэх төдий хөдөлгөөн хийгддэг. Ийм тохиолдолд бие хатуу төлөвт оршин байх нэ. Таталцах хүч давмгай байдаг. За дараагийнх нь хэсэг нь болохоор за идеал хий гэж юм ойлголтоо. За идеал хий гэдэг бол туршилтын юм бол байгаа. Загвар байгаа. За энд болохоор хэвийн нөхцөлд 1 атмосфер давалт 0 градусын температуртай 1 мол хий бол 22.4 литр эцэг хүнтэй байдаг. Эндээс үзэх юм бол молекулын бүтэц хэлбэр хэмжээний ялгаатай хийнүүд савны хаанд ижил таралт учруулах боломжтой. За одоо энд молекулын тоо бол нэг нь дан молекулаас тогтсон юм байна. Нэг нь бол давхар молекулаас буюу 2 атомт хий байна тийм ээ. Энэ O2 байна. За энэ дээр болохоор одоо за бичлэг төр зөксөөгөөд за дахиад ихнээс нь эхлэе. За аргон буюу 1 атомт хий. Энэ тал дандаа 1 атомт хий яваад байна тийм ээ. За CO2 буюу энд 3 атомт хий болж ирж байна. За бичлэгээ цаашаа өргөжлөлөө энэ талд бол O2 хэвээрэл байгаад байна тийм ээ. За N2 буюу 2 атомт хий болж ирж байна. За энэ урт гээд 3 атомт хий болсон. За одоо энэ дэр гелийн 1 атомт хий, ус төрч гээд 2 атомт хий.
За энэ эдгээр юм болохоор хоорондын хөдөлгөөн ямар байгааг болвол бас ажиглаж болохоор за молекулын тоог нэмэгдүүлээд байна тийм ээ эдлийн бичлэгтээ молекулын тоог нэмэгдүүлээд хоёулынх нь молекулын тоог нэмэгдүүлэхээр савны хананд учруулах даралт бол ихсэж байгаа гэж харагдаж байна. Саваа тэр шаараа бөмбөлгөө тэлээд ингээд томроод гансаа харагдаж байна шүү дээ тийм ээ. За бичлэгийг ухраагаад харуулъя. Буур савны хааныг түлхээд ингээд томроод байгаа ийм молекулын тоог нэмэгдүүлэхээр савны хананд учруулах даралтын хэмжээгээр бол молекул хоорондын зай ихсэж байгаа нь харагдаж байна. За 1 мол гэж юу вэ? Молийн тоо хэмжээ гэж юу вэ гэдгийг хэдүүлээ бас дурдчихъя. За тэгэхээр 1 мол хий бол альва хий бүр бол 1 молт бол ижил тооны молекул буюу ийм Авгадрын тоотой тэнцэх хэмжээний молекул агуулгаддаг. За эндээс санаа аваад бол за 1 мол нь ийм юм бол 1 ширхэг молыг энэ бол энэ дэр байгаа энэ бол 1 ширхэг молийн молекулын масс юм байна. За тэгэхээр тухайн хий дотор одоо энд 30 байна уу 40 байна уу ингээд нийт массыг олохын тулд энэ молекулын болгоны тоогоор үржүүлж таарна. За тэгэхээр 1 молийн массыг олохдоо бол 1 молекулын тоог 1 мол дагуулгадах молекулын тоогоор үржүүлэхээр энэ 1 мол дахь бодисын масс гарч таарна. За энэ хоёрын хоорондын харьцааг бол молийн тоо хэмжээ гэж нэрлэдэг. За энэ дээр бол энийг бол химийн хичээл дээрс нэлээд дэлгэрэнгүй үзсэн байдаг. Энэ томьёоны хэрэглээ байдаг. За энийг бол бодлогын үйлдвэр дээр өгсөн байдаг. Энэ тоог бол бид илэх системээс авч олцдог. За хэрвээ молекулын тоо огцсон бол энэ дээр орлуулад Авгадрын тоонд харьцуулах замаар молийн тоо хэмжээг тодорхойлж болдог. За дараагийн хэсгээр харъя. За молекулын хөдөлгөөн температураас яаж хамаарч байна вэ гэдгийг цөмөр богиночдлоор хараад өрхье. За энд болохоор температурыг одоо энэ бууруулж байна тийм ээ. Температурыг бууруулж харж байна. Температурыг бууруулангууд л молекулын хурд дагаад буурж байна. За температурыг нэмэгдүүлэхээр хурд дагаад ихсэж өөрчлөгдөж байна. Ихсэж өөрчлөгдөж байгаа. За молекулын хурд гэдэг дээр молекул тус бүрийн хурдыг тооцоход бас бэрхшээлтэй юм. За тэгэхээр молекулын хурдны хувьд бол дундаж квадрат хурд гэдэг ойлголтоор бол илэрхийлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ молекул болгоны хурднуудын квадратуудын нийлбэрээ гэсэн үг. За тэгэхээр энэ дундаж квадрат хурд гэдэг ерөнхий ойлголтыг авчдаг юм бол яг нь энерги нь бол хурднаасаа бид нар кинетик энергийг бол механик төр үүдэг кинетик энергийг бол масс хурдны үржир байдлаар илэрхийлсэн байдаг тийм ээ. Массаас шууд хамаардаг. Хурдны дундаж квадратуудаас шууд хамаарч байдаг. За тэгэхээр энийг бол яг тухайн тохиолдолд одоо энэ молекул дээр энэ молекул болгоны хурд дундаж хурдыг тооцоолоод энергийг гаргаж ирэхэд бас нэлээд хүндрэлтэй байдаг учраас хэмжиж болох хэмжигдэхүүн рүү илүү их ойртуулах шаардлагатай болдог. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол температур хурд хоёр бас шууд хамаарж байгаа учраас энийг өөрөөр хэлэх юм бол кинетик энергийг температураас хамааруулан илэрхийлэх боломжтой байдаг. За тэгэхээр энэ хамаарлыг бол хин кинетик энерги гэж нэрлэж байдаг. За ухтаа бол цаана энэ утгатай бол агаар нэг юм. За эндээс бол хэрвээ шаардлагатай бол тухайн нэг молекулын дундаж квадрат хурдыг бол энэ томьёоноос гаргаж ирж болдог байх нэ. За одоо цөмөрөө энийг PET програм дээр нэг туршаад харуулъя. За энэ удаа хими болоод физикийнхаа хийж термор ороод аспектайс
энерги гэсэн хэсэгтэр цөмөрөө хандуулаа. За том маста биеийг бол нээлжинд оруулна. За энд энерги хэмжээ энд зурагдаж харагдаж байгаа шүү. Энерги бол молекулын томноос хамаардаг. Молекулын тоо нэмэгдсэн болоод өөр хоорондоо болон савны хантай мөрөгдснөөрөө энергийн бүсэд болоод нутаг бол нэмэгдэж өөрчлөгдөж байна. За яг хоорондоо молекулын массаас молекулын тооноос хамаардаг харуулж байна. За жижиг масстад авч үзье хурдтай хоёр их шууд их болж харагдаж байна тийм ээ. 1000 хүртэл нэмэгдүүлээ. Улаан молекулын тухай ярьж байгаа. За бууруулж харъя. За одоо 100 ширхэг молекул оруулаад температурыг нэмэгдүүлэхэд хурд өөрчлөгдөх нь үү гэдэг цөмөр ажиглацгаая. За энэ онлоор ярьсан зүйлүүдэд батлахыг хичээж байгаа. За температурыг нэмэгдүүлж байна. За энергийн хэмжээ бол за ингээд энерги бол өөрчлөгдөж байна тийм ээ. За өөрчлөгдөх боломжтой гэдэг энэ хууль бол батлагдаж байна. За энэ саяны туршилтыг бол энэ дэлгэцэн дээр дурсан бичлэг байна. За энд бол туршилтын үр дүн сая бидний хийсэн туршилтын үр дүн бол энд тоотуудыг энэ зургаар харуулчих. За одоо ингээд даралт эзлэхүүний хоорондын хамаарлыг гаргаж ирлээ. За саяны туршилтаар бол бид нар даралт эзлэхүүний бол хэмжээг байгаа тийм ээ. За энэ дээр буцаад харуулъя. Молекулын тоо нэмэгдүүлээд за даралт эзлэхэн хоёрыг даралтын 837 дээр за эзлэхүүний утга бол за энэ дээр зурган дээрээс харах юм бол за ерөнхийдөө температур бол тогтмол байгаа юм байна. За тэгэхээр температур тогтмол гэдэг сонголтыг авчээ. За ингээд за энэ хэмжигт нь болохоор 871-ээс эхэлж байгаа шүү дээ тийм ээ. 871 хүртэл. Паскал. Найман 71-ээс эхэлж за одоо төгч эхэлж байна. Найман 51 дээр байна тийм ээ. За анчмыг авчлаа. $806. За гихэмшлэнгээр ингээ хэмжилтийг зогсооч 932 дээр эзлэхүүний хэмжээ ийм байсан байна.
За ингээд даралтын утгыг нэмэгдүүлээд багаагаар ингээд даралтын утгыг нэмэгдүүлээд эхлэхэд эзлэхүүний утга бол тодорхой хэмжээгээр яах нь. За энэ даралтын хэмжээг температур тогтмол үед тийм ээ. Ингээд даралтын утгыг нэмэгдүүлээд молекулын тоог оруулаад ингээд даралтын утгыг нэмэгдүүлээд байх гэсэн яах нь. Эзлэхүүний хэмжээ. За энд байна тийм ээ. Эзлэхүүний хэмжээ өөрчлөгдөж харагдаж байна. Эзлэхүүний хэмжээ өөрчлөгдөж харагдаж байна. За ихсэж байна тийм ээ. Илүү их ихсэж байна. Өөрөлдөх юм бол температур тогтмол үед бол аль нэг хэмжигдэхүүн тогтмол үед нөгөө хоёр хэмжигдэхүүнүүдийн хоорондын шүд чанарыг товсгөл гарчаад таваар нэмэх. Тэр таарч гэлээ. За эзлэхүүний даралтыг нэмэгдүүлж чинь тийм ээ. За эзлэхүүнийг өөрчлөөд эзлэхүүнийг ихсэхээр даралт буурч чинь тийм ээ. Эзлэхүүний багасгаар даралт ихсэж байна. Энэ хоёр хэмжигдэхүүн бол хоорондоо уруу хамаарч харагдаж байна шүү дээ тийм ээ. Уруу хамаарч харагдаж байна. За ингээд энд уруу хамаарч хамаарлын график энд зурагдаж байна. За молекул бол X, Y, Z гэсэн ийм гурван тэглэгийн дагуу шилжих боломжтой. Өөрөөр хэлэх юм бол хурдны байгуулагч бол X, Y, Z гэсэн гурван хэмжээст төдлөх боломжтой. За ингэж X тэглэгийн дагуу зүүн тийш хөдөлж болж байна. За мөн дараа нь болохоор Y тэглэгийн дагуу бас энэ дээшээ шилжих боломжтой тийм ээ. За тэгэхээр ингэж шилжиж байгаа тохиолдолд импульс нь бол масс хурдны үржүүрээр тодорхойлогддог. Эсрэг чиглэлд хурд нь бол эсрэг чиглэлтэй, эсрэг тэмдэгтэй учраас бол зүүн тийшээ явахдаа бол хасах тэмдэгтэй, буцаж эргэлэхдээ бол яг нь эерэг тэмдэгтэй байна. Эндээс бол импульсийг тооцох юм бол хоёр импульсийн хоорондын ялгуур байдаг. Тэгэхээр энд хасгыг нэмэх гээд импульс нь болохоор хоёр дахин нэмэгдэж өөрчлөгдөж байна. За энэ замыг болохоор чөлөөт замын урт гэж нэрлэнэ. Маш хоёр дахин шилжиж байгаа энэ молекул шилжиж явж байгаа энэ замыг бол чөлөөт замын урт гэж нэрлэдэг байгаа. За эндээс энийг тодорхойлсноор юу гаргаж ирэх гээд байгаа вэ гэхээр хийн үндсэн тэгштгэл гэсэн кальпрометлийн тэгштгэл гэдэг бидний түгээмэл хэрэгэлдэг энэ идеалхийн үндсэн тэгштгэлийг гаргаж ирэхийн тулд энэ олон тэгштгэлүүдийг ашиглаж байгаа. За энэ дээр болохоор за энэ импульс ингээ хоёр дахин нэмэгддэг байж тийм ээ. За тэгвэл нөгөө талаас энэ болохоор
импульс 2 дахин нэмэгдэж байгаагийн энэ цаад утга нь болохоор F тэнцүү ma гэдэг Ньютоны хүчин хуулиас энэ гарч ирдэг. За эндээс болохоор массыг үржүүлэх нь хурд штэ тийм ээ. M-ийг үржүүлэх нь A. Тэгэхээр A гэдэг чинь болохоор хурдны өөрчлөлтийг хугацаанд харьцуулдаг юм байгаа. За эндээс бол энэ гарч ирж байгаа гэсэн үг. Энэ задаргаа бол тэндээс гарч ирдэг. За ингээд хоёр талыг нь бол энээр үржүүлээд тэр энэ дээр юу гарч ирдэг вэ гэхээр нэг талбайд үйлчлэх хүч гарч ирдэг. Нэг талбайд үйлчлэх хүч буюу даралтын томьёо гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө багжин дээр хэмжигдээдсэн даралт маань температураас хамаардаг. Нэг хийн концентрацаас хамаардаг гэх юм бол нэг жижигхэн молекулын тооноос хамаардаг гэсэн ийм гаргалгаануудыг хийгдээд энэ үндсэн тэгштгэл бол сүүлийн хөвлөрөлтөд ирсэн байдаг. За ингээд өнөөдрийн хичээл дээр бол ямар зүйлүүдийн тухай үзвэ гэхээр ерөнхийдөө хий маань өөрөө ямар онцлог шинж чанартай. За хичээлийнхаа юу бол ерөнхийдөө товчхон танилцуулж байгаа юм. За өнөөдрийн хичээл дээр юуны тухай үзсэн бэ гэхээр би бол атом молекулаас тогтдог. За тэгээд би бүрдүүлэгч атом молекулууд болохоор эмх замбраагүй хөдөлдөг. За энэ нь бол эмх замбраагүй хөдлөлтөд тодорхой зөвшөөрөгдсөн зай хүртэл хоорондоо таталцаад тэрнээс цааш бол түлхэх хүч үйлчдэг юм аа. Тасралтгүй таталцдаг ийм нөхцөл байдал байхгүй гэдэг тухай ярьсан байгаа. За тэгээд таталцлын ийм бүс байна. Хэлцэх гэсэн гоё бүс байдаг гэдгийг илэрхийллээ. За тэрнээс гадна бол идеал хий бол хийг бол даралтыг нэмэгдүүлэхийн тулд молекулын тоог нэмэгдүүлэх замаар бол даралтыг өөрчлөх боломжтой байдаг юм байна. За мөн температурыг өөрчлөх замаар бас энергийг өөрчлөх боломжтой байдаг юм байна. За тэгээд эндээс гадна болохоор температурыг нь тогтмол байлгаж байгаа даралт эзлэхэн хоёрын хоорондох хамаарлыг судлаад өгөхөөр даралт ихсэх тусам эзлэхэн дуурдаг. Гэх юм бол хийг шахах тусам бол шахаж эзлэхүүнийг багасгах тусам бол нэг талбайд өөрчлөх хүч даралт нь бол ихсдэг юм аа. Эдгээр хоёр хэмжигдэхүүн хоорондоо уруу хамааралтай байдаг юм аа гэдэг энэ үндсэл дээрээс за мөн таримхаа мөргөлдөөний энерги импульсээс солилцдог энэ хууль дээрээс гаргалгаа хийж идеал хэмнэлсэн хэвшил хэрхэн яаж гарч ирдэг вэ гэдэг талаар товч цус дурдлаа. За ингээд анхаарлаа хандуулсанд баярлалаа.